руу явахаар нэг тийм азтай болох гэдэг юм шиг санагдаад тийш. За. Та өөрийгөө хэр аз жаргалтай хүн гэж боддог вэ гинэ? За, би бол одоо мэдээж өөрийгөө бол хамгийн том аз жаргалтай хүн гэж боддог. Ягаад тэгэхээр одоо аав ээж маань, ах дүүс маань бүгд гоё одоо эрүүл бүлийн айгуу гоё одоо эрүүл мэндийн тал дээр амьдралын тал дээр тэр амжилттай сайн явцгааж байгаа. Дээрээс нь одоо өөрөө хамгийн том аз жаргалын мэдэртэй байж байгаа. Тэр нь юу гэхээр одоо шинэхэн охиноо бол гэдэж авсан. Эхнэр үеэр одоо ингэ аав ээж болсон. Аав гэдэг том хариуцлагыг одоо өөрөөд яг одоо 3 сар болж байна. Тэгээд үзэсгэлэнтэй өргөн гүнжтэй болсон ч одоо аз жаргалтай байхгүй гэдэг яах вэ, тийм ээ? Хамгийн том аз жаргалтай азтай хүн бол одоо би байна. За хоёр дахь нь. Таны өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ? За, ер нь бол би төлөвлөсөн ажлуудаа бол өглөө өрт гараад яг хийгээд аль болох хурдан дуусгахыг хичээдэг. Ягаад гэвэл өмнө нь л доо нэг ажлаа дуусгаад үргэлжлүүлэл найз нөхдөд цагийг зугаатаа өнгөрөөж доо тоглох, билар тоглох гэдэг шиг одоо юу гэх юм өөрийнхөө жилөө цагын зориулдаг байсан бол одоо ер нь арга гэрлүүгээ их яардаг болсон. Ажлаа хийгээл явж байгаа нь одоо хүртэл ингээд миний хөрхөн охин маань, гүнж маань ингээд нүдэнд харагдаад байгаа болохоор хурдтай хариал охиноо ирэхлээр санагддаг. Тэгэл одоо аль болох гэр бүлтэй цагийг гаргахыг хичээдэг. Би нөө дээр нөө юу үзчихсэн. Амраахын яриаг тэгээ тэрнээс бас маш их ухаарсан. Манай Холливуд амраах нөө урлагийн хүн учраас яг атлаа одоо би ч бас урлагийн чиглэлээр ажиллаж байгаа. Жүжигчин ер нь одоо уран бүтээл ажил гэж явсаар гад хүүхдүүдтэй гарах цаг нь ховор болчтой юм байна. Тэр тусмаа одоо охин хүүхэд бол одоо 18 нас гээл оюутан болоод тэгэл хүнтэй танилцаа суугаал гэл ингээд бүр ингээд өрх тусгаарлаад одоо явчих учраас аль болох хамт байгаа үедээ аз жаргалтай аль болох гой дурсамжтай цагийг өнгөрөөхийн тулд гэр бүл рүүгээл хамгийн түрүүнд яардаг да. За. Жан гоё юм шүү. Зян. Хийж байсан хамгийн солиотой үйлдэл. Хийж байсан хамгийн солиотой үйлдэлтэй олон юм байгаа да ер нь. Одоо тэнд дундаас ч хамгийн солиотой гэхээр яг одоо зөвхөн эрүүл мэндийн талаас ярихад би ч одоо өөрөө нэг хөдөө өссөн хүүхэд багаас одоо морь мал хурдан морь ундаг, эвнийг сургадаг, адуу малтай их хөзөлдөг байсан. Тэгээд одоо бодоход хамгийн солиотой үйлдэл нь морь хөөж моциклоор одоо дуруугүй тавхдаг. Одоо тэр нэг эвгүй гიშгэлтээр 10 жилдээ байхад шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би ч моцикл унахаас айдаг хүн шүү дээ. Тэр үед л бүр ингээд улаан галзуул морь хөөгөөл дахиад дуруугүй тавхдаг байсан. Тэр үл ер нь солиотой ер нь ийм амнасаа эрсдэлд оруулсан хамгийн тэнэг үйлдэл гэж одоо дүгнж байгаа. Одоо ингээд моциклтэй хүмүүстэй зам дээр ямар их хосолдож байна те. Хотын зам ч одоо моциклийн зам ч байхгүй төвчрэлд жолооч нар маань ч гэсэн одоо моциклтэй хүмүүстэй ер нь бол ийм хоорондоо дайс нүчиг болсон харагдсан. Тэгэхээр одоо ингээд тэр үеийн моциклтэй тавхдаг байсан тэнэг үйлдэлд одоо өөрийгөө бодохоор галзуу гэж бодож байна. За. За, хамгийн анхны тоглолт дүрээ бодоход юу мэдрэгддэг вэ? За, хамгийн анхны одоо бид нар өөрсдөө хийжсэн Луя Витердэ зогсохгүй гэдэг продакшн үүсгэн байгуулад хамгийн анхны кино монд 90-ад оны илгийн явдал хайруу найз зөө гэдэг юм 90 оны зураг авалттай өнгө төрхтэй 10 жилийн гоё аз жаргалт одоо анд найзын тухай анхны хайрын тухай тийм кино байдаг. Тэрний дүр маань болохоор нэг юм ер нь яг дүүрээ гэдэг нэрээр л шууд тоглосон лууяагаараа. Тэгээд энэ дээр одоо дээрийг нөө дурлуулдаг хүмүүс маань одоо манай дөөлөн маань байсан. Одоо баталгах одоо дуучин дөөлөн. Тэгээд тэр анхны одоо дурлалж байгаа найздаа одоо ингээд нэг дурснаа хэлэхгүй хоёулаа адилхан нэг охин дурлж байгаа учраас найзыг алдахгүй гэж байгаа. Тим нэг сэтгэл зүйтэй тоглосон дүр маань бол хамгийн гоё нандин. Ягаад л яг л бодит 10 жилдээ би бас яг тийм зүйл зөндөө тохиолж ирсэн учраас яг ийм аз жаргалтай гоё одоо ингээд бүр гэртээ ингээд өөрийнхөө одоо нэг бурханаа тагдаг шиг ингээд зургаа би ингээд угаагаад ингээд өвлөгцсөн байдیں۔ Хамгийн анхны дүр учраас нэг өөрийгөө нэг жүжигчин болчлоо гэх нэг мэдэрдэг шүү. Тийм гоё нандинд орсомжтой тэр кино маань байна да. За. Тавдах нь. За тавх. За.
хамгийн их сургамж авсан зүйл эсвэл үйл явдал. Хамгийн их сургамж авсан зүйл гэхэрч одоо сургамж авсан зүйл гэхэрд юу байх юм бэл та. Яг зүгээр нэг юм ойлгосон гэдэг талаас нь тайлбарлах юм бол одоо нэг эмэгтэй хүнийг хүндлэх, ээжигээ бүр их одоо ингээд нэг юм хайрлах, аавыгаа бас одоо ингээд мондоо юм байна гэдгийг одоо ойлгосон үе бол яг тэр нэгдүгээр төрхийн орон дээр эхнэр маань төрөхөд би өөрөө хамт орсон. Ягаад гэвэл эхнэрээ хайрлахын тулд яаж зовж төрж нэг миний одоо залхамж, миний одоо хөрхөн охиныг төрүүлэхийн тулд эмэгтэй хүн ямар их хэцүү байдалтай байдгийг одоо мэдэрхийг хүссэн учраас өөрөө бүр зорж ороод эхнэрээ өвдөхөд нь хамт байж байгаа. Яг ингээд цуг эмчтэйгээ хамт баг их барьж авсан. Тэгэхэд би ээжигээ нэг хайрлаж 3-3 одоо үеийн дээрээ 2 ахтай 3-3 хүүхдийг төрүүлэхэд ямар их юм төсвөр төвчээр хатуужл өвдөлтийг давж одоо ингэж төрснийг одоо яг тэр хүчит ойлгосон. Эхнэрийгээ ч гэсэн тэр утгаараа бас амар хайрлсан. Дээрээс нь өөрөө яг аав болох мэдрэмжийг яг тэр хүүхдийн ганцхан часыг дунаад мэдэрч өгч явуулсан учраас аав хүн гэдэг чинь ийм биш үү? Ийм ялхамтныг одоо сайхан гэрэлт ирээдүйдээ өсгөхийн тулд өөрөө хариуцлагатай байх юм байна шүү. Арх дарснаас айлуулах муу зүйлээс хол байх хэрэгтэй байна шүү гэдэг зүйлийг ганцхан тэр хүүхдийн часыг дуунаар ойлгосон. Тэгээд аавыгаа үнэлэх өмнө ч үнэлдэг лээсэн л да. Гэхдээ аавыгаа бүр их ойлгож аваа гэдэг энэ тэрмээр санагдсан гоё ухаарсан үйлдэл үл яг л тэр аав болсон өдөр цаг минут байна да. За маш гоё асуултанд хариуллаа. Гоё байна. Ингээд ер нь би өөртөө их ярилцах дуртай. Найзуудтайгаа ч их ярилцдаг. Тэгээд асуултыг өөрөөсөө асуугаад ингээд хариулна гэдэг бол амар гоё. Бас нэг сэтгэлийн онгойтл ингээд нэг ярьж байгаа юм шиг мэдрэмж авлаа. За тэгээд саяхан манай Зогсгоо продакшны бас ээлжид уран бүтээл хажуу өрөөний дурлал гэдэг өмнө 10 ангит веб драма хийжсэн. Тэрийг одоо Сөөмэдтэйгээ хамтраад хажуу өрөөний дурлал одоо цоврал 3 одоо ангитай дараагийн 4 дахь анги нь болохоор юм нэгтгэхэд 10 анги нэгтгэхэд юм бүрийн хэмжээний болгосон ийм одоо ситком цовруулаа хийгээд дуусгасан. Одоо бүх IP TV-д орох гэж байгаа. Тэгээд хажуу өрөөний дурлалаа үзээрэй. Тэгээд дээрэс нь одоо үйл үзэгдэгч хүмүүс 2 дугаар анги одоо зургандаа гарахад бэлэн болсон байна. Тэгээд үргэлж арданд ар гэрийн дааж авч явдаг хайртай хандаа охиндоо хайртай шүү гэж эцэст нь хэлье. Гэр бүлээ хайрлаарай, өөрийгөө хайрлаарай, эрүүл мэндийн хайрлаарай. За баярлалаа. Юу байлаа. Би зүгээр амьдарч байна. Хүсэл мөрөөдөл минь тайван байх. Олон юм бодох болов сайхан байх. Анхудаа амьдарч байна.